За хэлний хичээлийн гэрийн даалгавар. Гэрийн даалгавар ямар хуу гэрийн даалгавар өгөх ёстой вэ? Ямар зарчмыг баримтж өгдөг вэ гэдэг. Нэг амархан санагдаж байгаа гэрийн даалгавар. Бас тийм ч их амархан биш ээ. Тэднээс тэдгээр хуудсыг уншаад иргээд бид нар чинь гэрийн даалгавар өгөхдөө хэлний хичээл дээр тэгдэг гэсэн юм шүү дээ. Дасгал зурагчтэй. Дасгал 345-аас 347 заалцсан. За гэрийн даалгавар одоо тэгж өгмөргүй байна. Тэгэлээ нэг жаахан зарчим марчим үзье. За тэгээд. За энэ хичээлийн зорилго гэрийн даалгаврын чухал болохыг үр нөлөөтэй гэрийн даалгаврын 7 зарчмыг. За хоёр жишээн дээр ажиллах. Энийг гэрийн даалгавар маягаар жишээ өгчээ. Жишээн дээр та нар гэртээ ажиллаарай. Одоо цаг цаг багтаа болсод одоо бүгдээр ингэж суулгаж аваад жишээ дээрээс нь явах. За нэгдүгээр юуны өмнө энэ гэрийн даалгавар гэдэг зүйлийг ойлгохдоо энэ нэг сургууль мужиглэгч хүн Джеф Эдмондс гэдэг нөхөр гүүх хүмүүс нэг гүүгээд сурчсан дасгал хийгээд сурцсан гадаа гараад гүйдэг нэг улсууд байдаг та. Тэрнтэй адилхан болох хэрэгтэй гэж сургадаг юм билээ. Тэр юу гэж нөхөр гэрийн даалгавар одоо би бол жишээл багада гэрийн даалгавар гэхээр яс автаадаг. Одоо ч гэсэн хүүхдүүдийнхээ гэрийн даалгавар гэхээр одоо яана л гэж боддог. гэрийн даалгавар юм гэхээр ерөөсөө их нэг хэцүү санагдаад зовоод байдаг. Тэгэхээр ерөөсөө гэрийн даалгавар гихч биеийн хүчний дасгал гүүхтэй адил байх хэрэгтэй. За энэ бол тийм баярлаад байх юм өөр байхгүй. Тэрийг бол хүлээмжшөөрөх хэрэгтэй. Бүр ядаргаатай завхан өрмөөрч байж мэднэ. Өө тийм мандан бадрах агуу их үүд бол биш гэдэг нь тодорхой. А гэхдээ нөгөө гүйдэг биеийн дасгал хийдэг хүмүүс яадаг вэ гэхээр дасгалаа хийсээр байвал өдөр бүр гүйсээр байвал бие чинь өөрчлөгдөж эхэлнэ. Оюун санаа чинь биеийн үйлдэл зохицож эхэлнэ. Гүүх гэчиг хэцүүч гэж, сайхан ч гэж, сонирхолтой ч юм гэж бодохоо болно. Зүгээр хийдэг үйл чинь болж байна. Тэгээд дадал зуршил болчихдог. Гүүхгүй бол их сэн санагдаад тэгэл гараад гүйдэг. Дасгалаа явахгүй болохгүй санагдаад. Тэгээд тэрийг одоо нэх мундаг юм их гэж боддгоо, нэх сонирхолтой сайхан юм их гэж боддгоо. Тэгсэн мөртлөө тэрнээсээ залхаад байдгүй. Тэгэл ерөөсөө нэг тийм өдөр болгон хийдэг нэг биеийнхэн гүүл болчдөг юм л дээ. Гүүн гэдэг дасгал. Та нар одоо Google-өө орой гүйдэг болсод орчин үеийн залуус бол бидний үеих шиг биш сайхан болсон байна лээ. Тийм болчдөг гин. Яг тэрнтэй адилхан гэрийн даалгавар гэдэг нэг тийм л болох хэрэгтэй гэж. Зүгээр л нэг хийж явах хэрэгтэй. Ерөөс нэг сайхан баярлах юм биш нэг зутаадах жах юм биш. Хийж л байх хэрэгтэй. Өдөр болгон хийж явах хэрэгтэй. Яагаад өдөр болгон гэрийн даалгаврыг хийж явах хэрэгтэй? Яагаад ялангуяа одоо энэ хичээл зууж байгаа багш нар эцэг эхчүүд ялангуяа Монгол сургуулийн багш нар энэ маш чухал вэ? Яг гэвэл энэ гэрд хийж байгаа ажил, ангид хийж байгаа ачааллыг бүгдээрээ харьцуулаад үзье. Монгол сургууль ихэвчлэн ганцхан бям гарагт ажилладаг шүү дээ. За бям гарагт 4 цагийн хичээл заалаа гэж бодъё. 4 цаг. Монгол хэлний хичээл бям гарагт 4 цаг заалаа гэж бодъё. За тэгвэл хүний хөдөлмөрийг хуульчилсан ихэнх улсуудын хуульчилсан хуулиар бол 7 хоногт хүн 40 цагийн хөдөлмөр хийх ёстой шүү дээ. Өдөрт 8 цагаар 40 цагийн хөдөлмөр хийдэг. За тэгэхээр монгол хэл сурахыг яг хийх ёстой хөдөлмөр, сурах ёстой зүйл гэж үзэх юм бол багаар бодоход 40 цагийн ажил гэж бодож болно 7 хоногтой. Хагас бүтэнцэд хамаагүй амар гэж боддог. 7 хоногтой 40 цагийн ажил гэж бодоход бям гарагт зөвхөн бям гарагт орж байгаа 4 цагийн хичээл чи ердөөс 10% нь. Үлдсэн 90% нийт сургалтын үйл ажиллагааны 10% нь багш зааж байна. Үлдсэн 90% нь буюу ихэнх монгол хэл сурах 90% ихэнхтэй биш бүр ялангуяа бүр даамаа болгох бүр ихэнх хувь нь гэрийн ажил гэстэй хийх хэрэгтэй. За тийм учраас энэ гэрийн даалгавар бол маш чухал, маш сайн бодож өгөх ёстой, маш их таасан ачаалттай байх ёстой. Тэгээд өдөр болгон хийх ёстой, эцэгчүүд хамт хийх ёстой, хүүхэд ганцаараа ч хийх ёстой, багш нар гэрийн даалгаврыг маш сайн бодож өгөх ёстой юм зүйл юм сайн байна. За энэ дээр бол санал нэгдээ бүгдээрээ. За гэрийн даалгаврын тэгэхээр хамгийн чухал юм одоо энэ 7 чадвар гэж байгаа. За энэ 7 чадвараа бүгдээрээ тэмдэглээд авчих хэрэгтэй. Тэгээд гэрийн даалгавар өгж байгаа 7 зарчимдаа таарч яах үгүй юу. За хамгийн чухал юм чадах ууц байх хэрэгтэй. Даалгавар нь хит хүнд биш. За маш хүнд хитрхи хүнд юм өгчөө тэгээд чадахгүй бол хэцүү. Manageable гэж байгаа. Чадах ууц. Бүр хитрхи амархан юм өгчөө бас төвхтэй. Яг чадах ууц нэг тийм багш байхгүйгээр өөрөө хийж чадах тийм маяг. За хоёрдугаарт нь утгатай юм өгөх хэрэгтэй. Миний бол хийх тодорхой зорилго утга учиртай. Тэр багангийн хүүхдүүдэд одоо ингээд нэг юу яадаг одоо болмоор юм шиг санагддаг надад. Би л авдаг гэж боддог. Манай Монголд бол жишээл 3 хуудас хуулж ирнэ.
Айл нэг ташуу зураас нэг өдөр ташуу зураас утгатай ямар ч утгагүй meaningful юм хийх хэрэгтэй. Хийх тодорхой зорилготой тэрийг хийгээд дуусны дараа яах вэ? Утгач хэрэгтэй. Тийм даалгавар авах хэрэгтэй. За 3 дугаарт нь тодорхой авах хэрэгтэй. Гэрийн даалгавар. Тодорхой гэдэг нь хоёр юм тодорхой авах хэрэгтэй. Нэгдүгürt нь юу хийх нь яг тодорхой. Ийм хий гэсэн. Тэгээд хийснийг нь хэрхэн үнэлэх нь бас тодорхой авах хэрэгтэй. Ингэж хийх юм бол зөв сайн. Ингэж үнэлэх юм ингээд. Тэр тодорхойг яг юу хийх гэдэг байгаагаа мэдэхгүй. Багш яг яа гэсэн бэ? Зарим багш тэгдэж шүү дээ. Гэрийн даалгавар өгөх дуусны дараа оюутнууд нь үлдчихэд яг яа гэсэн бэ? Юу хийсэн бэ гэж гайхав. Тэгээд хийсний дараа яг яаж хийх юм бол чи сайн дуу авах юм. Тэр үнэлэх нь хэрхэн үнэлэх нь тодорхой. За дөрөвдүгээрт нь үзэж шалгах буюу review гэдэг юм байна. Сурагч даалгавартай хариуцлагатай хандна. Багш тэрэнд нь шалгаж үнэлгөө гэдэг. Нэг сайхан даалгавар өгчөөд дараагийн хичээлээр нь хамаг хүчээд бараад нөгөөх даалгавар айгуугаар хийчихэд ирэхээр багш нь үргэлжлүүлж цаашаа хийгээ явчих хичээлээ заагаад үзэж чадахгүй байх юм бол дараагийн удаа даалгаврыг чи хийхгүй. Сонирхолгүй санагдана. Үнэлүүлмээр шүү дээ тэр чинь. Review шалгуулах хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээрх нь. Тэгээ шалгуулах, үзэх шалгах хэрэгтэй юм чинь даалгавраа бас өгөхдөө бодож өгөх нь шүү дээ. Би энийг өөрөө үзэж шалгах штэ гэдгээ бодож. Туслах багш байхгүй бол би ганцаараа 40 хүүхдийн даалгаврыг яаж шалгах вэ? Тэрийг асууднаа. Хэдэн хүүхдтэй л хэдэн хоёртой. За дараа. За энэ давтамж түрүүчийн хичээл дээр үтсэн давтамж spaced repetition гэдэг нөгөө үдсэн материалаа тодорхой хугацаатай давтах. Дахин давтагдах. Нэг дэх өдөр үдсэн хичээл, хоёр дахь өдөр гарч ирээд дараа нь 5 дахь өдөр гарч идэг. Нэгдүгээр цаг дээр тэрийг нэг тодорхой Pimsleur-ийн давтамж гэж үздсэн тийм ээ. За энийг бас бодно. Давтуу штэ. Гэрээ даалгавар ихтэй давтагдана. Гэхдээ яг тодорхой хугацаатай давтагдана. За энэ сөүлжүүлэх буюу интерливинг гэдгийг бид нараас үздсэн тийм ээ. Төрөл бүрийн өөр агуулга, төрөл бүрийн өөр дасгал, төрөл бүрийн өөр чадварыг хослуулсан дасгалууд байна тийм гэрээ даалгавар. Ганцхан ташуу зураас 2 цаг зурдаг тийм даалгавар болохгүй. Онцгой. За ярианыг болж ирээд. За юугаар микрофон хаачаараа. За тэгээд дундуур нь өөр ийм. За 3 дугаарх нь гадагшаага чиглэсэн дасгалтууд их хэрэгтэй байна. Энэ биднэрт их татдаг юм. Ухан гаргана гэдэг чинь ингээд нэг юу хэлээд байгаа нэг энийг үзсэн билүү бид нар үзсэн те шинэ үгийн хичээл хэрхэн заах дээр үзсэн шүү дээ. Retrieval гэдэг ухан гаргах нөгөө бодож байгаа тест шиг өөрөө гэж бодож байгаа гаргаж ирдэг. Тэр ухан гаргана гэдэг чинь тэр дотороо нэг эргэж гаргах тэрийг хэлж байгаа. Гадагшаага чиглэсэн тийм дасгалууд даалгавруудыг өгөх хэрэгтэй. Бидний дасгалыг яадаг вэ гэхээр дандаа нэг бүглэх 55-аас 65 дугаар дасгалыг хий гэдэг нь 55 65 дугаар дасгал дандаа ингээд бүглэх юмд хоорондоо ингээд дугаа ганцаараа суугаад идэг тийм дасгалууд. Хэлний хичээл дээр тийм дасгалууд хийгээд байх дээр өөс нөгөө гадагшаа чиглэдэг догшоогоо чиглэсэн тийм дасгалууд шүү. Тэгэхээр нөгөө output гэдэг гадагшаа гэдэг юм чинь алга болчихсон. Ямар нэг тийм гадагшаага илэрхийлэхэд өөрийгөө илэрхийлэх чиглэлсэн мэдээллийг илэрхийлэхэд анхаарсан тийм маягийн гэрийн даалгаврууд их хэрэгтэй байна. Ийм 7 зарчмыг бодож гэрийн даалгавар өгөх ёстой. За тэгээд энэ гэрийн даалгаврыг чадхад сэтгэл зүүн нэг зүүн баруун тарих сэтгэл танин мэдхүн ингээд яадаг тийм ээ. За энийг түр алгасчээ. За энэ хийж чадах гэдэгтэр одоо энийг бүгдээрээ гэрийн даалгавар өгөхдөө Лев Vygotsky гэдэг Оросын алдартай сэтгэл судлаач 50 Леонтов гэдэг хэл гэж юу вэ гэдэг ном бичсэн. Монгол тэр Монгол хэлээр хийлэгдээд гарч ирсэн. Та нар багтаад оюутан багтаа тийм ном уншиж ирсэн. Хэл гэж юу вэ гэж жижигхэн ном байдаг. Манай Гүлран гэж хэсэгчдээ өдөртөлийн багш тэр Леонтовын шавь байсан. Гүлран багшийн багш нь Леонтов, Леонтовын багш нь Лев Vygotsky. Энэ хүний гаргасан ZPD Zone of Proximal Development буюу хүрч чадах хөгжлийн хүрч чадах зон, хүрч чадах хэмжээ гэдэг. Энэ онолыг гэрийн даалгавар хийхдээ дандаа бодож байна. За энэ яадаг вэ гэхээр одоо энэ тойргийг хар энэ. За энэ сурагчийнхаа оюутнуудынхаа юу хийж чадах вэ гэдгийг багш мэдчих хэвээр. Хамгийн голынх нь юу хийж чадах вэ? Гол төв нь. Гадуурх байгаа энэ цэнхэр нь what I can't do юу хийж чадахгүй вэ гэдгийг нь. За тэгэхээр энэ юу хийж чадах вэ? Тэгэхээр хитрхи амархан дасгал даалгавар өгөх гээд байна. Юу хийж чадахгүй вэ гэхээр хитрхи боломжгүй даалгавар өгөх гээд байна.
Яг гэрийн даалгаврын энэ тойрогт байх хэрэгтэй. Энэ юу? What I can do with help. Туслаад өгөх юм бол юу хийж чадах вэ гэдэг яг энэ хэсэг. Энэ чинь болохоор зөвхөн гэрийн даалгавар шинж өрдөөс энэ сургууль өмчлөх ухааны их чухал GPD гэж чухал юм байхгүй. Энэ юу гэхээр тусламжтайгаар би юу хийж чадах вэ гэдэг чинь энэ зооныг энэ хэсгийг юу гэдэг вэ гэхээр хүрч чадах, хөгжлийг хүрч чадах зон гэж хэлдэг байна. Хүрч чадах зон. Энэ болохоор хүрчихсэн зон, энэ бол хүрч чадахгүй зон. Бүс яг хүрч чадах бүс. Энд нь тооруулж. Zone of proximal development гэж хэлдэг. За энэ тал таасан даалгаврыг өгнө гэсэн үг дээ. Тэгэхээр хэтэрхий амархан биш, хэтэрхий хэцүү биш. Яг энэ ZPD-д даасан. За жишээлх юм бол хүн ер нь unassisted багш байхгүй үед ер нь яадаг вэ гэхлээр шүү дээ, тийм ээ. Уншлагын хичээлийн даалгавар өгч ивэл жишээлбэл ганц жишээлээ. 95% үгийг нь мэдчих хэвээр. Мэддэг 30% байх хэвээр. 95%-ийг нь мэдж байж яах вэ гэхлээр зэрэг тэр хүн багшгүйгээр тусламжгүйгээр эцэгхийн тусламжгүйгээр уншаад үлдсэн 5%-ийг нь ойлгоод тэр даалгаврыг хийж чадна гэсэн үг. Тэгэхгүй 50% нь шинэ үг, юу ч мэдэхгүй шинэ үг, 50% нь үздүү үг гэчихэд энийг уншиж ирэх гэх юм бол маш хэцүү чадахгүй. Энийг what I can't do юу? Хүрч чадахгүй, proximal биш, хүрч чадахгүй зонд руу орчих واخхой. За шинэ үгийн даалгавар бол нэг өдөрт 20-с дээш чадахгүй. Нэг өдөрт 20-с дээш чадахгүй. Нэг өдөрт нэг үг сурах гэвэл хэтэрхий амархан болчих магадгүй. Нэг өдөр 25 үг сурах гэх юм бол бас хэтэрхий хүнд болчих чадахгүй. Хамгийн дээдл нь 20 өдөрт. Тэгжээж энэ яах вэ? ZPD болно. Zone of proximal development гэж. Энэ болчих юм байна. За тэгээд өмнөх хичээл дээр энд үзчихсэн бид нар энийг дахиад үзье. Энэ нөгөө юг тэр ямар үйлээр хийсэн хичээлээр ямар хэмжээний мэдлэг цаана үлдэж чаддаг вэ гэдэг. Манайхны хамгийн дуртай лекц уншин алдартай сайн зохиолч мундаг эрдэмтнэр лекц уншуулъя л гэдэг. Лекц хамгийн бага. Лекцийн дараа 5% үлддэг хүний дээрээс. Тэгэхгүй тэр хүн өөрөө унших юм бол 10% үлддэг. Уншихлаар хамаагүй дээр болж лекцээс 10% үлддэг. Аудио вижюал буюу нүдэнд үзүүлж чихэнд сонсох тийм материалтай. Заавал PowerPoint дээр хичээл заагаад ирэх гэдэг юм учиртай. Тэгэх юм бол 20% хамаагүй дээр байдаг. Demonstration буюу хийж үзүүлэх юм бол 30% үлддэг. Discussion group буюу анги бүлгэрийг хэлэлцээд нөгөө үдсэн хичээлээ ярих юм бол 50% хамаагүй дээр. Хийнгээ сурах practice by doing. Өөрөө хийгээд practice хийгээд сурснаа өөрөө хийж үзэх юм бол 75% болж ирнэ. За хамгийн их сайн үлдсэн юу вэ гэхээр teaching address. Бусад хүнд заах юм бол 90%. Тэгэхээр гадаад хэл зааж яхад бас нэг тийм арга байдаг шүү дээ. Сурсан юм а дүүдээ найздаа заа гэж. Сурсан гадаад л нөгөө төр цаад хүн ч гэсэн үнгүү хичээл одоо давчин 2 дугаар 3 дугаар хамгийн чухал юм 1 дугаар хамгийн чухал юм өөрөө заах дээр үлдсэн 90% байдаг. Гэрийн даалгавар бол энэ бусдад заа гэсэн гэрийн даалгавар сонирхолтой байж болохоор шүү. За гэрийн даалгавартай холбоотой одоо Монголд маш их ярьдаг болсон байлээ. Би нэг 10 жилийн өмнө ярьж яхад Монголд хичээл зааж хахад хамгийн анх зааж ирсэн хүмүүс ямар сонирхолтой бэ гэж хэлсэн. Дунд ажигуд түгцсэн байлээ энэ тонгороо хичээл гэдэг зүйл. Энэ гэрийн даалгавар нь урдаа одоо бол хуучны ойлголтоор бид нар гэрийн даалгавраа хичээлээ заачаад гэрийн даалгавраа өгдөг. Энэ эсрэгээр гэрийн даалгавар нь хичээлийн урд байдаг. Хичээл дээр ирээд гэрийнхаа даалгавар гэртээ хийсэн зүйлээ эргээд ярилцдаг. Тэрийгээ ярилцаад давтдаг. Гэрийн даалгавар нь урдаа. Тийм. За дасгал хийхээс өмнө бүгдээрээ нэг юу үзье. Энэ цаашид судлах энэний зургийг нь авчаад гэрийн даалгаврын тухай цаашид судлах сонирхолтой хүмүүсээ энийг үзээрэй. За энэ судалгааны ажил хийх бол гэхдээ хэрэггүй багтаа танаас юунд бол зүгээр хичээл заах гэж байгаа хүнд бол энийг заавал аваад үзээд байх хэрэггүй. Гэрийн даалгавар гэдэг чиглэлээр судалгаа хийх гэж байгаа бол энийг сайн өгүүлэлүүд энд түүцсэн байж байгаа. За